За энэ гурвын табын нэг гэдэг дүрэн байгаа. Энэ табын нэг гэдэг дүрэн маань ерөнхийдөө бол одоо жишээ нь би апа явах болгондоо бэлэг авдаг. Эсвэл би тэр эмэгтэйтэй уулзах бүрт тэр өөр үсээ засалтай болчихсон байдаг. Ямар нэгэн юм хийхэд ямар нэг юм руу дахин олон удаа очиод ямар нэг юм тавтаж хийхэд тэр явдлаас дараагийн үйлдэл нь дандаа ингэж үүсдэг. Ийм үед хэрэгэлдэг гэсэн. За энийг хэдүүлээ бүр ойлгомжтой болохын тулд хэдүүлээ тайлбарлая. Тайлбарлах юм бол ойлгомжтой болно. За Японоор хэдүүлээ эхлээд имийг нь буюу утгыг нь орчуулах гэж үзье тийм. За нани wa surudоки итsumo сквал майкай. Ямар нэгэн юм хийх үед дандаа тэгдэг. Сквал тэрийг хийх үед тэгдэг гэсэн ийм утгатай гэсэн үг. За энийг хэдүүлээ уншия. Kurikaeshi гэдэг маань болохоор имийг тавтах гэсэн үг. Имийг тавтах. Kurikaeshi окуру кото юм ингээд тавтагдах үед үеийг одоо кёчо сөрөө буюу илэрхийлнэ. Тотгож харна гэсэн. За Японы монголоор хэдүүл орчуулах юм бол байнга тавтагддаг үйлдэлийг илэрхийлнэ. За нэг зүйл болж өнгөрөх бүрт өөр зүйл дагалдан гарах. Тухайн үйл явдлаас болж дараагийн зүйл үүсэх. Би Япон явж байгаа болохоор явах болгондоо би бэлэг авдаг ч юм уу. Би явах болгондоо би суши авдаг ч юм уу тий. гэж байна гэсэн. За сэцүү сокку нь болохоор мэши тэгээд но табины. За энэ хаалтан дотор орсон байгаа нь болохоор нийт байсан ч болно, байхгүй байсан ч болно. Яг л адилхан гэсэн үг. Нийт байсан ч болно, байхгүй байсан ч болно. Тэгэхээр мэши но табины. Мэши нэр үг тэгээд но залгаа тэгээд табины. За дараагийнх нь доши жишоке буюу тол бичгийн хэлбэр табины. Шууд тол бичгийн хэлбэрийн ханаатаас табины залах нь штэ. За анхаарах зүйлийг хэдүүлээ харъя. Цукаэнаибун гэж энэ бичсэн байна. Нэг амар юм билээ, энийг ашиглаж. За энэ тэ. Цукаэнаибун. 日常的にすることや習慣には使えない。日常的にすることгэдэг чинь юу вэ? Өдөр тутамдаа хийх үйлдэл болон я гэдэг чинь болон 習慣には使えない. буюу дадал зуршил басан юмдаа болохоор ашиглахгүй гэсэн үг. За шүүкан гэдгийг би энэ юу гэнэ? Бичээд үгүй шүүка. Жишээ нь энийг ашиглахгүй шүү дээ. Май аса өглөө болгон окиру табини хам о мигакимас. Буюу би өглөө болгон босоод өшөөдөө яваагаа гэд. Ийм өдөр тутмын ийм энгийн зүйл дээр бол энийг ашиглахгүй. Табины гэдэг дүрмийг ашиглахгүй гэж байгаа. За дараагийнх нь бас ашиглахгүй нэг жишээ өгүүлбэр байна. Учини кайру табини. Кайру гэдэг чинь юу вэ? Харих гэсэн үг шүү дээ. Учини кайру табини шукудаё шимас. Гэртээ харих бүртээ даалгавар хийн гэсэн. Энэ үед бас ашиглахгүй. Чи яагаад гэвэл ничижөө дикини өдөр болгон хийдэг зүйл. Эсвэл шүүкан дадал зуршил басан зүйл дээрээ болохоор энийг ашиглахгүй гэсэн. За хоёр дахь дээр ашиглахгүй миний хэдүүлээ харъя. Хицүүзэн теки кекка. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр канаразу сонаро кекка буюу мэдээжийн зүйлсээр ашиглахгүй гэж байна. За жишээ эхнийх дээр харъя. Нацуни нару табини ацуко наримас.
чи нацуу гэдэг маань 100 шүү дээ. Нацууны наруу табины буюу 100 болох үед халуун болно. Чи мэдээж энэ зүйлээс тий. Уусаал 100 болохоор чинь халуун болдог шүү дээ. Ийм үед энэ табины гэдэг дүрмийг ашиглахгүй байх нэ. Ойлгосон байх тий. За тэгвэл одоо хоёр дахь руугаа нөрье. Бутан осу табины доага хиракимас. Хиракимас буюу онгойно гэсэн үг. За бутан осу энэ осу дарах гэсэн үг. Уусаал бутан осу табины гэхэр чинь юм одоо жишээ нь одоо юу байдیں۔ Юу гэдүүлээ? Уг нь харж ирэхгүй ш. Лефтийн товчлуур дээр нь дарах юм бол хаалга нонгоод гэжтэй. Тэр чинь мэдээж энэ зүйл үстэй. Яагаад энэ мэдээж энэ зүйл яриад байгаа? Энэ дэр табины гэдэг дүрмийг ашиглахгүй байх нэ. Ойлгомжтой тий. За цаашаа хэдүүлээ явъя. Рэйбүн тэгвэл хэдүүлээ харъя тий. За энэ ч 2 утга байдгаа гэж бичсэн байна. Нэгдүгээр утга нь болохоор ими нэгдүгээр утга нь нани о сүрү токи ицумо майкай ямар нэг юм би ингээд одоо тий тавтаж хийхдээ дандаа л ямар нэг юм бас хийдгээ гэсэн үг. За жишээ нь харъя. Нихоны ику табини омияге мишүү за мишүү нэг мохо биччихлээ. За омияге о кау буюу Япон явах бүрт буюу табины тий бүрт бэлэг дурсгал худалдаж авдаг. Бэлэг хүнд бэлгэлэх бэлгээ худалдаж авдаг. Омияге бэлэг дурсгалын юм хэлж байгаа. Нихоны ику табины омияге о кау буюу ер нь уусаал ийм юм болчихсон тий. Уусаал одоо Япон явах болгондоо л тийм юм авдаг. Ямар нэг юм курикай штэ ямар нэг юм тавтаж хийх болгондоо л уусаа тэрийг хийснээр хийдэг гэсэн утгатай. За хоёр дахь рэйбүнийг нь харъя. Каре ва ао табини камигата га чигау. Каре ва хирээн чинь юу лээ? Эрэхтэй штэ тий. Каре ва ао табини уулзах бүрт энэ бүрт усны засалт буюу ками гэдэг маань юу лээ? Ус. Гата гэдэг маань юу лээ? Ката гэдэг маань юу лээ? Хэлбэр гэсэн үг тий. За хоёр ханц маань нийлээд ирчихээр энэ чи га гэж жижиг тэнтэй орчиж байгаа. Га. Тэгэхээр ками ката биш ками гата. Ками гата буюу усны засал нь өөр байдаг. Өөр байдаг гэсэн үг. Окей. За дараагийнх нь одоо юу гэсэн үг вэ? Тэр хүнтэй л уулзах бүртэл ус нь өөр байгаад байна штэ тий. Уулзах бүртэл. Тэ ийм үед л энэ бат дүрмийг ашиглах нэ. За дараагийнх нь конокяко кико табини кодомо но коро о омоидасу. За конокяко буюу энэ дууг кико табини буюу сонсох бүрт за кико гэд манайхаа сэцүүзоку яг багц жишөөкэ тэ кико ао жишөөкэ ико жишөөкэ яг байна те. За sorry. Замасаа зачлаа цааш явъя. Кико табины сонсох бүрт кодомо буюу хүүхэд кодомо но коро болчихоор хүүхэд нас болно. Кодомо но коро омоидасу буюу сандгаа санаанд ордгоо гэсэн үг. Энэ дууг л сонсох бүрт хүүхэд насмаас санаанд ордог гэдэг өгүүлбэрийг хэлэхдээ табины гэдэг дүрмийг ашиглах нэ. Окей. За тэгвэл ими хоёр нь юу юм бэ? Ими хоёр нь. За ими хоёр дээр нь анхаарч байгаараа манайхаа би энийг яг ингээд алга болгочих. За. Нани то масу ни нару буюу канажо ва ао табини хирээになってきます. Буюу бүр уулзах бүртэл хөөрхөн болоод байна. Тэ
бүр уулзаад байх тусам хөөрхөн болоод байна. Нэг хүн сайн болохоор бараг л уулзаад байх тусам л улам л хөөрхөн одоо улам л хүсэлтэнтэй болоод байна. Бүр хичээх тусам л сайн болоод байна ч юм уу тий. Ийм үед энэ табины гэдэг дүрмийг ашиглах нэ. Дараа нь дахиад уншиж хэлүүлээ. Каножова аутабины кирэни надикимас буюу энэ охинтой уулзах бүрт улам хөөрхөн болж байна гэсэн үг. За ингээд дуусч байгаа хаа тий.